За хялбаршуулсан журмаар хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг бол эрүүгийн эрэг хянаж шийдвэрлэх хуулийн 17 дугаар бүлэгт тусгай журмыг бол хуульчид зохицуулж өгсөн байдаг. За хялбаршуулсан журмаар хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны маань гол ач холбогдол гэвэл мөрдөр шалах ажиллагааны явцад болон хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг түргэвчлэх, богино шуурхай хугацаанд бас явуулах, за хэргийн оролцогч нарт хүндрэлт хэрэгтэл учруулахгүй байх мөн цаг хугацаа зардлыг хэмнэх нөгөө талаараа төрийн байгууллагын болон хуульчдын ажлын ачааллыг бууруулах юм ач холбогдолтой ажиллагаа байдаг. За 2022 оны 12 дугаар сард эрүүгийн эрийг хянаж шийдвэрлэх тухай хуульд бол нэмэлт өөрчлөлт орсон байдаг. За уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр прокурор шүүхийн шатанд хялбаршдаг байсан энэ ажиллагаа маань зөвхөн прокурорын шатанд хялбаршуулсан журмаар хэрэг хянаж шийдвэрлэх болж өөрчлөгдсөн. За өөрөөр хэлэх юм бол шүүхийн шатанд яллагдагч, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг бол гаргах боломжгүй болсон байдаг. Тэгэхээр шүүхийн өмнөх шатанд зөвхөн хэрэг шүүхэр шилжихээс өмнө прокурор дээр хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэсэн үг.